Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. 1-р ангийн 90-ийн ёс зүйн боловсролын хичээлдээ анхаарлаа хандуулна уу. Эсэг найзууд. Хүүхдүүдээ дараах зургийг анхааралтай ажиглаарай. Хүүхдүүд юу хийж байна вэ? Тийм ээ, хүүхдүүд олос татан тоглоцоож байна. Зургаа дахин ажиглаарай. Хүү яагаад унсан бол? Багш нь та нарт нэгэн эхийг уншиж өгье. Анхааралтай сонсоорой. Хүүхдүүд олос татаж тоглов. Тэд хүч чадлаа нэгтгэн эв найртай тоглож их л хөвгөлтэй байв. Гэтэл цагаан багийн нэг хүүхдийн гутал халтарчихлаа. Энэ мөчид улаан багийнх нь маш хүчтэй татлаа. Цагаан багийнх нь энэ удаа хожигдсон ч тэд найзыгаа буруутгасангүй. Харин ч улам эвтэй болжээ. Ихэд юуны тухай өгүүлж байна вэ? Эргэцүүлэн бодоорой. Ихэд тоглож байгаад хожигдсон ч найзыгаа буруутгалгүй эв найртай тоглож байгаа хүүхдүүдийн тухай өгүүлж байна. Цагаан багийнхан халтарч унсан найзыгаа буруутгасан бол юу болох байсан бол? Цагаан багийнхан халтарч унсан найзыгаа буруутгасан бол найз нь ихэд гомдох байсан. Та нар тэднийг бие биедээ юу гэж хэлсэн гэж бодож байна вэ? Зүгээрээ найзаа. Бид дараа тоглохдоо хүчээ нэгтгэн заавал хожих болно гэж найзтай хэлсэн гэж бодож байна. Бүгдээрээ үздсэн сэдвийнхаа дагуу дасгал даалгавар ажиллацгаая. Сургуулийн 50 дугаар хуудасны дараах зургийг ажиглаад номыг яаж зүүвэл оновчтой вэ гэдгийг эргэцүүлэн бодоорой. Их сайн байна хүүхдүүдээ. Найз нь ганцаараа олон ном зөөснөөс хамтдаа номоо зөөвөл амар шүү дээ. Сурах бичгийн хуудас 56. Өгөгдсөн зургаас ээлдэх хүүхдийн зургийг олоорой. Аль нь ээлдэх хүүхд вэ? Хүүхдүүдээ та нарын сонголттой тохирч байна уу? Анхааралтай ажиглаарай. Тийм ээ. Ээжигээ хайрлан тэрвэрч байгаа хүүхэд ээлдэх хүүхэд хүн шүү дээ. Тоглоомоо гамтай эдэлж хэргэлдэх хүүхэд ээлдэх хүүхэд нохооноос айж байгаа найзыгаа хамгаалж байгаа хүүхэд тусархаг ээлдэг зан чанартай хүүхэд юм. Гэрийн даалгавар. Нэг талд нь ууртай, нөгөө талд нь ээлдэг нөхөрсөг царай зурж будаарай. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.